Сонгон хайрхан дүүргийн ахмадын хорооноос алтан үеийн сэдвт уулзалт өдрөлгийг өнөөдөр буюу 3 сарын 30-ны өдөр 19-р хорооны иргэний танхим зохион байгууллаа. Өдрөлгийн гол зорилго нь нийслэлийн ахмадын хорооноос бусад үүрэг хороодын ахмадуудын тэргуун туршлагыг эзэмшүүл дотоод ажилдаа тусгах, хороодын ахмадын хорооны ажлуудыг тогтмолжуулах зэрэг үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж өгсөн байна. Тэгвэл дээрх ажлуудын биелэлтэнд үнэлэлт өгөх, мөн дүүргийн алтан үеийнхэн болох дөрвөн ахмадад хүндэтгэл үзүүлэхээр нийслэлийн ахмадын хороо дүүргийн 32 хорооны ахмадын зөвлөлийн дарга гишүүд хүрэлцэн ирлээ. Манай дүүрэг бол үндсэндээ 30 гаруй мянган ахмадтай. Аль болохоор одоо ахмадуудыг эрүүл байх, чирэгжилтэй байх, хөдөлгөөнтэй байх энэ асуудалд гол тулгуур ажил болгож бүх 18 хороо бол байнгын чирэгжүүлэлтийн танхимын үйл ажиллагаа явуулж байна. Өдөр тутамд 15-аас 20 хүн гэж бодоход сардаан 400 гаруй, жилдээ 12 мянга гаруй ахмадуудад үзүүлж байна. Чирэгжүүлэлтийн танхимаар үйлчилж байна гэсэн үг. Сонгон хайрхан дүүргийн ахмадын хороо нь 2013 онд нийслэл болон усад шалгарч байсан Чингэлтэй дүүргийн ахмадын хорооны дарга зулын туршлагыг дотоод ажилдаа тусган авч хэрэгжүүлж байгаа нь ахмадууд бие биенээсээ суралцаж цаашид ч гэсэн аливаа ажлыг өндөр настай гэдгээс үл хамааран хийж хэрэгжүүлж болдог юм гэдгийг харуулж байлаа. Өдрөлгийн үеэр ахмадууд өөр өөрсдийн хороон дээр хийсэн ажлуудаа танилцуулж байсан ба үүнд 20 дугаар хороо санаачлан 20 хүндээ бүлэг байгуулан хорооныхоо гэмт хэрэг зөрчил гардаг газар 7 хоногийн 4-р өдөр бүр тогтмол эргүүл гаргадаг болсон 10, 15, 25 дугаар хороод хорооныхоо гадна талыг тогтчуулж мод зүлэг суулгасан ахмад настанд дэмжлэг тусламж үзүүлж байгаа зэрэг хийсэн ажлуудаа танилцуулж өөрсдийн бэлтгэсэн мэдлэгээ урлагийн номеруудаа сонирхуулсан юм а. Мөн уулзалтанд ахмадууд санхүүжилтийн талаар хөндөөн ахмадууд руугаа чиглэсэн аливаа нэгэн үйл ажиллагаа явуулахад энэ талын асуудал нэлээд хүндхэн байдаг талаар дурдж байлаа. 2016 он гарснаас хойш дүүргийн ахмадын хороо хэд хэдэн ажлуудыг хийж явуулахаар төлөвлөж байгаа ба үүнд дүүргийн тамгын газар хилт тасгуудаа хамтарч ажиллах, хороодын ахмадын зөвлөлийг тогтмолжуулах, 32 хорооныхоо ахмадуудыг чадахжуулах үйл ажиллагаагаа тогтмол явуулж чигдрүүлэх, тоног төхөөрөмжтэй болох зэрэг олон ажлуудыг тусгасан байна.